Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За уншиж эхлэхээс хөгжил эхлэн гэсэн хөгжлийн онцлогтой хүүхэдтэй ажилласан арга туршлагаасаа та бүхэнд түгэж байгаадаа баяртай байна. Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн монгол хэлний уран зохиолын багш байна. За миний хувьд хөгжлийн онцлогтой 11 б ангийн сурагч ээдээ 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүүхдтэйгээ ажиллах болсон гол шалтгаан зорилго нь бол унших бичих чадварыг сайжруулах замаар монгол хэлний эсэлтийн шалгалтыг амжилттай өгөх гэсэн ийм зорилго байлаа. За үүний тулд сурагчдаа тулгамдж байгаа асуудлын судалгааг авч үзлээ. Эхнийх нь сурлах талаас гэвэл хүүхдэд маань хичээлийн агуулгыг ойлгохгүй хоцрогдол үүсэх, даалгаврын ачаал ихээс цаг зохион байгуулалт алдагдах, анхаарал төвлөрөл сулаа гэсэн байна. За тэгвэл хүмүүжил төлөвшлийн хувьд бол өөрийгөө удирдах чадвар сул, сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсдэг, найз нөхөдтэй харилцах хандлагт бол нэлээдгүй бэрхшээл тулгардаг гэж хүүхэд маань өөрийгөө дүгнсэн байна. За асуудал нэгэн хувьд бол монгол хэлний хичээлээр унших чадвар, мөн бичих чадварын судалгааг хийж үзлээ. За үүнээсээ дүгнэж үзвэл хүүхэд маань унших чадвар дээр 23, бичих чадварын судалгаан дээр 25 гэж үнэлэгдсэн буюу бэрхшээлтэй байж болцсогүй 20 дугаар түвшинд үнэлэгдсэн байна. За анхны эсэлтийн ерөнхий шалгалтын сорилт шалгалтыг авч үзэхэд бол хүүхэд маань 100% гүйцэтгэхээс 52% гүйцэтгэлтэй байна. Үүн дээр хамгийн их алдаатай зүйл нь бол их зохион бичих чадвар дээр маш бага оног авсан байна. За ингээд хүүхдийнхээ унших чадварыг сайжруулахын тулд багшийн зүгээс бол эхлээд өгөгдсөн зохиолуудыг линкээр сонсох. За тэгээд үйл явдлыг нь дистаралтай ярих. Манай хүүхдийн хувьд бол гэсэн зохиолоо ярих чадварын хувьд бол үнэхээр сайн. Тэгээд тухайн ойлгосон зүйлийг бичүүлэх гэхээр бичих чадвар ухаанаа олохгүйсэн. Иймийн тулд бол багшийн хувьд бол зохиолын агуулгыг асуултаар хөтөчлүүлэн хариулж хичүүлэх ийм даалгавруудыг нэлээдгүй хийсэн. За энэ зохиолыг уншаад өөрийнхөө үзэл санааг илэрхийлж сурснараа бол хүүхэд өөрийгөө зөв илэрхийлж ярьж сурсан. За бичих чадварыг сайжруулахын тулд тогтмол бичүүлэх арга буюу 5 минутын чөлөөт бичвэрийг багш ашигласан байна. За сурагч ээдээ ажиллах явцдаа багш даалгаврыг бол өгөхдөө хөнгөнөөс хүндрүүлэх зарчмаар хийж гүйцэтгүүлсэн байна. Google формыг ашиглан цахим даалгавруудыг боловсруулж хүүхдтэй явуулсан. Энэ нь тухайн хүүхд хичээлдээ ирээгүй үед буюу зав чөлөөтэй үедээ тухайн хичээлүүдээс сонгон өөрөө шалгалт өгөх боломжтой цахимаар. За ингээд өгсөн шалгалтыг нь багш хамтран засаж алдаа оноогоо ярилцдаг байгаа. За ингээд сурагчийн маань ажилласан дасгал даалгавруудын зураг байна. Тухайн хүүхдтэй хоёулаа ажиллахдаа 7 хоногт нэг удаа 2 цагаар 2 хичээлийн жилд ингэж ажилласан. За тухайн хүүхдтэй ажиллахад бол хүүхдийн их зохион бичих чадвар бичихтэй тухайн хүүхдтэй ажиллахад их зохион бичихтэй болсон явдал баримт нотлохоо ашиглан бичих чадвар нь 8% архиж их зохион бичихтэй агуулгын бүтэц буюу эхлэл гол төгсгөлийг ашиглан бичих нь бол 50% архиж үгийн тоонд хүрч бичих чадвар нь бол 8% ахиц гаргасан ийм амжилтуудтай байна. За ингээд сурагч маань унших бичих нийгэмшгүй хувьд бол дараах агцуудыг гаргасан. За өөрийгөө сайжирч байгааг сонсох бүртээ сурагч маань баярлаж байсан. Багш хүүхдийг урамшуулахдаа бол өөрийг нь өөртөө л харьцуулж дүгндэг, үнэлгээ өгдөг байгаа. За тэгээ өгсөн даалгаврыг өөрийн хүсэл сонирхлоороо бол илүү хийж ирдэг байсан. Эхийг уншаад ойлгосноо гол санаагаар нь бол үгийн сүлжээ бүглүүлэхэд бол хамгийн дуртай ажил нь байсан. Мөн тухайн хүүхэд маань алдаатай их бичдэг байсан учраас монгол тол аппликейшнийг утсандаа татан өөрийн алдах эргэлзээтэй өгүүдийг толиос харж бичдэг байсан. Ийм давуу талтай. Мөн альва үйл ажиллагаанд анги хамт олноороо түүнийг татлан оролцуулсан байгаа. За энэхүү бичих болон унших үйл ажиллагаануудыг хийснээрээ тухайн сурагч маань монгол хэлний эсэлтийн шалгалтандаа 580 оноо буюу 79/100-ийн 94%
хуваар үнэлэгдэж үүндээ маш их талархан тухайн хүүхдийг найзтай болгох ганцаардлаас гаргахын тулд бид найзтай хайртай айныг ангидаа өрнүүлж ирсэн. Аймгийн хөгжим драмын театрт учиртай 3 толгой дуурийг үтсэн. Сургуулийнхаа өнсгөлжин 2025-д тухайн хүүхдэд оролцуулж шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан. За мөн хүүхэд бүхэн авьяастай сургуулийн урлагийн наадамд шүлэг найрагл төрөлд оролцуулж нэг бадаг шүлгийг уншуулан 1-р байрыг эзэлсэн. За анги хамт олноороо амжилтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. За тэгээд сургууль дээр зохион байгуулагддаг хурдан уншигч анги хамт олон шалгаруулах үндэсний Монгол хичээн массын олимпиадад тухайн сүрэгчээ 2 жил дараалан оруулж эхний жил минутанд 16 үг, дараагийн жил нь минутанд 25 үг уншсан амжилтыг гаргасан байгаа. Ингээд анги хамт олноор аймгийн массын олимпиадад бас 2 дугаар байранд шалгарсан. За багш өөрийгөө хөгжүүлэхийн тулд бол дараах сургалтуудад хамрагдаж өөрийн заах арга зүй болон арга туршлагаа сайжруулсан байгаа. За багшид гарсан үр дүн агцын хувьд бол багш хөгжлийн онцлогтой ялгаатай хүүхдэд ажилласнаар хүүхдээсээ урам авч тухайн хүүхдэд ажиллах арга зүйн улам их сайжруулахын тулд эрэл хайгуулыг хийж ирсэн байгаа. Мөн багш платформ болон Атина цахим платформудаас цахим сургалтуудыг судалж сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж арга зүй туршлага хуримтлуулсан. Сургуулийн дэмжлэгийн багт орж багш нарт арга зүй туршлагаа түгээн дэлгэрүүлэхээс гадна мэргэжлийн багш нарт бас түгээн тайлбарлаад өгдөө би мартчихна. Надад харуулдаа би эргэж санав. Намайг оролцуулдаа би ойлгоно гэдэг шиг багш бүр арга замаа зөв тодорхойлж сурагчдаа зөв заалж чиглүүлж чадвал хүүхэд бүр чадна гэдгийг энэхүү туршилтаас мэдэж авлаа.